шаардлагатай заяа. Айн уцаа авах юм бол ар хангаад ирэх юм байна да. нүдэн. За нүдэн лагураа ий зурлаа. Вау. Ямар ч зүрхэн нийлжлээ те. За өөртөө нүдэн харж байгаа ихцгээ тавьлаа. За нүдэн анлаа. За зурлаа. Вау. За нэг нүдэн анлаа 2 3 ий зурлаа. Вау. Ямар гоё зүрх бас болж ишээ хоёрын зүрхс болоод байна шүү. За ихлэгчгээ тавилаа. Нүдэн анлаа. 1 2 3 ия. Вау! Ямар том зүрх вэ? За энэ хоёрыг ихлэх бодож байгаа. За ихлэгчгээ тавилаа. 3 и. Нүдэн анлаа. За ямар ууртай байгаа юм ямар ууртай байна. За нүдэн анлаа 3 ий. За арилгачих юм уу арилгачих. Ихтэй хоёр автороос арай өөр зурж юм тийм. За дараач. За тэгээд нүдэн анлаа 3 ий. За судалгаа ер нь ингээ 3 дугаар ингээ төгсөд ямар санагдаж байна? Гоё санагдаж байна. За тэгвэл ер нь чи зуны амлаар юу хийх гэж бодож байна да? Чиний тал өгсөн толгойд за тэгвэл за энэ 3 дугаар ингээ юу сурч мэдэж авсан бэ? Вах асан тааттай юу хавахыг сонссон. За тэгээд зуны амлалтаа сайхан өгүүлээрэй заа. За нэг тийм. Тэгвэл одоо 3 дугаар анги төгсөд ер нь ямар санагдаж байна? 3 дугаар анги төгсөд айн гой баяртай санагдаж байна. За тэгвэл чи миний сайн зан чанарыг 3-ыг нэрэлтэй миний сайн зан чанараас сайн зан чи сайн чанараас нийлдэг тусалж тэгээд ухаантай байна. За тэгвэл чи ер нь зуны амлалтаараа юу хийх гэж бодож байна? Би ер нь зуны амлалтаараа даалгавраа хийгээд хитэд одоо ямар үйлдэлтэй ямар үйлдэл нь амар алдартай тэгээд тухайн мухаг юм. Тэгээд зуны амлалтаа сайхан өгүүлээрэй за. За таамгаар. За өгчөө одоо 3 дугаар ингээ төгсөд ер нь ямар санагдаж байна? 3 дугаар ингээ төгсгээд одоо өгчээгаа найзуудаагаа надад жоохон санах юм шиг санагдаж байна. За тэгээд 3 дугаар ингээ ер нь юу сурч мэдэж авсан бэ? Би 3 дугаар ангида та бодож үүдүүл хаваа сурч авсан бас кодын хичээлдээ яаж код бичих вэ? Яаж нөгөө үсэндээ давхаа гэдгээ мэдэж авсан. За тэгвэл чи зуны амлалтаараа юу хийн гэж төлөвлөж зуны амлалтаараа Япон явж дугуун гэж чи хэснэрахгүй Сакамраарай. За 3 дугаар анги төгсөд ямар санагдаж байна да? Яг муухай найзуудаас харсан багшлаас харсан гэх юм уу? За тэгвэл тэгвэл миний сайн зан чанаас 3-ыг нээстэй. Миний сайн зан чанар гэвэл тусч, илдэг, найсдаг. Oh my god. Тэгвэл чи зуны амлалтаараа юу хийх гэж бодож байна? Тэгээл календарыг биелүүлсэн. Тэгээд багш өгсөн даалгавраа хийн. Тэгээд дугаар дугуйландаа явна. Зөндөл юм. Мэдээ явна гэдэг.
тэгвэл зуны амлалтаа сайхан өнгөрүүлээрэй. За, чин зуны амлалтаар юу хийж байгаа вэ? Зуны амлалтаар хөтөө тэгвэл чи одоо 3 дугаар ингэ төгсөөд ер нь ямар мэдээ санагдчих вэ? Ямар санагдчих вэ? Гой санагдчих. Гой санагдчих юм. За тэгээд ер нь 3 дугаарт юу сурч мэдэж авсан бэ? Ер нь би үлгэрээ зохиож чаддаг байсан. Бас үлээ хуваахаж чаддаг байсан. Би үрчгээ мэдсэн. Тэгээ үрчгээ үрчгээ сайн чэйжлээ тэгээд хуваахаа бодож чаддаг байсан. Үлгэрээ би гол төгсөж хичээлээ хичээлээсээ сурч авсан. За. Сайн хамраарай. Хосонгоо 3 дугаар төгсөд ямар санагдаж байна? Амар ажаартай. Тэгвэл жиотом миний энэ сайн 3 зан чанарыг нэрлэдэг. 3 сайн зан чанарыг. Нөгөө тусч. Тэгээд жантай. Өөртөө ихтэй. Тэгвэл одоо жирэн зуны амлалтаар юу хий гэж бодож байгаа вэ? Парк руу явна. Парк руу явна. Тийм бодож байгаа. За тэгвэл ерөөсөө зуны амлалтаа гоё хөвжөлтэй сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Сайхан амраарай. За бүр хөдөө ингэж бодорой. За тийм интернет авах болохоор ингэж авахгүй гэсэн. Уцаа авах юм бол ар хангаад ингэ бодорой. За.